салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Та бүхэнд энэ удаагийн дугаараар нэг галзуу гэж хэлж болохоор луурийн хэргийг ярьж өгөхөд бэлэн болчихсон сууж байна. За энэ хэрэг одоогоос 31 жилийн өмнө буюу 1995 онд болж өнгөрсөн учраас зураг бол нэлээд цөөхөн олдсон. Ингээд хэдүүлээ гол яриараагаа орцгоё. Та бүхэн 242 сая $, огт байхгүй хийх хоосон нисэх онгоцны буудлыг зарна гэд төсөөлөд үзээрэй. Ийм зүйлийг ер нь хүн яаж дотроо төсөөлж хүнд зарна гэж бодож болох уу? Ер нь бол байхгүй зүйлийг бий болгох байгаа юм шиг синхруулж чадах асар их яриа болон бодлогын чадвар хин нэгэнд шаардлагатай болох байх. За бид нар ер нь хуурамч мэйл их хүлээж авдаг. Спам дотор ихэнх нь орцсон тис хөндлөн мэйл хаягнуудаас баахан худлаа зүйл бичсэн зүйлүүд бол их ирдэг. За иймэрхүү төрлийн луураараа ер нь Нигер улс бол их алдартай. Айл нэг ханхуу, эмч эсвэл банкны захирал гэх хүнээс мэйлээр ирээд за хэмжээний мөнгө өөрт нь байгаа тэрийг өөр улс руу шилжүүлэхэд таны туслалцаа хэрэг болчлоо гэж анх бол иймэрхүү луурууд эхэлж исэн. За хариуд нь тэр их мөнгнөөс нэлээд их хувийг нь та хүртэнэ. Тэгээд тэгхийн тулд бол эхлээд банкны дансаа баталгаажуулах зорилгоор багахан хэмжээний мөнгийг урьдчилгаа болгож энэ данс руу шилжүүлнэ үү? Шилжүүлэх хэрэгтэй байна гэж тайлбарлана. За хүмүүс ер нь имэйл хэрэглэж эхэлсэн цагаас гарч ирсэн сонгодог луурийн арга бол ийм байсан. Гэхдээ одоо та бүхэнд ярих хэрэг болохоор интернет арай хөгжөөгүй байх үеих Нигер улсын луурчдын хаан гэж нэрлэгддэг энэ хүний хажууд бол саяхан ярьсан интернетийн луурчид бараг жоохон хүүхэд гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр хүн бол 242 сая $, хуурамч нисэх онгоцны буудал зарсан тухай түүхийг одоо би ярьж өгье. 1995 онд Бразилийн Moro Este банкны захирал Нигер улсаас нэг утасны дуудлагыг бол хүлээн авсан. За нөгөө талд нь байсан хүн нь болохоор жирийн нэг Нигер иргэн биш байсан. За тэр хүн бол өөрийгөө Нигерийн Төв банкны ерөнхийлөгч гэж танилцуулсан юм байна. За ер нь бол Төв банк тухайн улсынхаа хамгийн дээд санхүүгийн байгууллага нь байдаг. Тэгээд улс дахь бүх банкуудыг хянах санхүүгийн бодлогыг тодорхойлдог. За Төв банкны ерөнхийлөгч нь сайдын зэрэг зэндатайд ер нь бол тооцогддог. За тийм болохоор нэг улсын Төв банкны ерөнхийлөгч ингээд өөрлөө нь шууд залгаж гин гэдэг нь бол маш тийм ноцтой тийм чухал асуудал гэдэг нь бол Moro Este банкны захиралд ойлгомжтой байсан. За Нигерийн Төв банкны ерөнхийлөгч ярьж эхлээд Нигер улс бол нийслэл болох Абужа хотод нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа гэж хэлсэн юм байна. За Абужа нь болохоор Нигерийн хамгийн том хотуудын нэг. За тэгээ хүн ам маш ихтэй. Тэнд бол нисэх онгоцны буудал барих юм бол асар их хөл хөдөлгөөн, ашиг орлого бий болно гэдэг нь бол тодорхой байсан. За энэ үед бол Бразилийн банкны захирлын сонирхол нь бол мэдээж нэмэгдэж эхэлсэн. Тэгээд тэр илүү анхааралтай энэ яриаг нь сонсож эхэлсэн байна. Нигерийн Төв банкны ерөнхийлөгч яриагаа цааш нь үргэлжлүүлээд Нигер улс энэхүү нисэх онгоцны буудлын төсөлд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Төслийн нийт өртгөн нь ойролцоогоор $250 сая гэж хэлсэн. За энэ боломж бол танд ингээд нээлттэй байгаа. Бид энэ саналыг бол дэлхийн хэд хэдэн банкнд тавьж байгаа гэж тэр бол нэмж хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн банкны захирал та яарах хэрэгтэй энэ боломжийг хурдан ашиглахгүй байх юм бол өөр банк шүүрээд авчиж магадгүй гэж сануулж хэлж байгаа юм шиг сонсогдчихсэн. Бразилийн банкны захирал бол дэлхийн томоохон хотуудын нисэх онгоцны буудлуудыг хамгийн ашигтай төслүүдийн нэг гэж бол бодож исэн. Ерөнхийдөө дундаж хэмжээний нисэх онгоцны буудал $250 сая анхны хөрөнгө оруулалтыг 1 эсвэл 2 жилийн дотор нөхөх боломжтой. За энэ бол мэдээж байн гарч ирээд тахгүй, дахин давтагдчихгүй боломж байж болох юмаа гэж дотроо бодсон байна. За тэгээд уцаа барьж хэсэг бодолд автсан боловч нөгөө Нигерийн Төв банкны ерөнхийлөгч бодлыг нь таслаад танд банкны захирлын хувьд бол тусгайлан нэг санал тавья. Та яг энэхүү гэрийг зуучилж байгаа гэдэг утгаар $10 сая бол танд хувьд чи өгье гэж хэлсэн байгаа. За энийг сонсоод бол Бразилийн банкны захирлын ингээл бүр сэтгэл нь улам бүр хөдөлсөн байгаа байхгүй юу. Тэгээд аль хэдийнэ энэ төслийг банкнд ашигтай хөрөнгө оруулалт гэж угаасаа бодож исэн болохоор дээрэс нь ингээд өөрөө нэмээд $10 сая авах боломжтой болсон. Тийм учраас энэ төрлийн гэрээ энэ төрлийн хөрөнгө оруулалт бол бүрч илүү их сонирхлыг татаж эхэлсэн. За тэгээд эцсийн дүндээ тэр өөрийнхөө мөнгийг биш банкны харилцагчдын хадгалуулсан мөнгийг хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. За тэгээд энэ яриа бодлыг нь бараг самууруулж эхэлсэн.
хит их баярлсандаа болоод болгоомжлох гэсэн бодол байхгүй болсон. За ингээд хэдэн удаагийн ярилцлагын дараа бол тэр Нигерийн банкны ерөнхийлөгчтэй тохиролцоонд хүрээд манай банк энэхүү хөрөнгө оруулалтын боломжийг авъя гэж хэлээд албан ёсны үйл явцыг эхлүүлэхээр болсон. За гэхдээ Бразилийн банкны захирал нэг зүйлийг бол огт мэдээгүй байсан. За тэр нь бол мэдээж Нигерийн төв банкны ерөнхийлөгчтэй тэр бол яриаггүй. Харин Эммануэль Ноди гэдэг нэртэй хүнтэй ярьж исэн баг. Эммануэльд болохоор нисэх онгоцны буудал барих ямар ч тийм бизнес төлөвлөгөө өнтер байгаагүй. Үнэн дээр бол анханасаа огт тийм төсөл төлөвлөгөө өнтер байгаагүй юм билээ. За ингээд бүх нөхцөл байдал бол худал байсан. Тэгэхээр энэхүү Эммануэль гэж хүн хэн байсан? Тэр яаж ийм асар том луврыг хэрэгжүүлэх болвоо гэсэн зүйлийг та бүхэнд ярьж өгье. За Эммануэль Ноди нь болохоор Нигерийн нэг хувийн арилжааны банк болох Union Bank of Nigeria-гийн захирал юм байна. За энэ нь бол төрийн банк биш, хувийн банк байсан. За Эммануэль бол хангалттай мөнгө хөрөнгөтэй, боломжийн амьдралтай хүн байсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэр энэ амьдралаасаа бол бүр илүү ихийг хүсэжсэн. Тэр сая ам доллартай болохыг мөрөөддөг хүн байсан баг. Ингээд ийм их хөрөнгийг яаж олох уу гэж бодож эхэлсэн. Тэгээ түүний талхад бол нэг галзуу гэмээр санаа төвөрсөн нь Нигерийн нийслэлд нисэх онгоцны буудал барих хөрөнгө оруулалт хайх тухай хуурамч төлөвлөгөө байсан баг. Хэдийгээр энэ хүн бол банкны захирал, нэр хүндтэй хүн байсан ч гэсэн ийм хэмжээний ловер хийхэд бол түүний нэр хүнд хангалтгүй байсан. Түүнд бол илүү том, илүү хүчтэй албан тушаал хэрэгтэй болсон. Тийм болохоор тэр бол Нигерийн төв банкны ерөнхийлөгчийн дүрд хувирахаар шийдсэн юм байна. За төв банкны ерөнхийлөгчийн жинхэнэ нэрийг бол Пол Акума гэдэг. Гэхдээ ийм төлөвлөгөө маш нарийн бат бөх тийм бэлтгэлтэй байх ёстой байсан. Тэр бол өөрт ойр тэгээд итгэлтэй гэж бодсон 5 хүнээ цуглуулад хамтарч ажиллах багийг бүрдүүлсэн. За тэд бол хамтдаа хуурамч нисэх онгоцны буудлын төсөлд хөрөнгө оруулах банкыг татах төлөвлөгөөний нарийн ширийн зөвлөгийг бол хэлцэж эхэлсэн. За энэ багийн гишүүд бол бүгд санхүү банкны салбарт туршлагатай хүмүүс байсан. За тэд нар бол Эммануэльтэй адилхан банкны салбарт ажиллаж байсан болохоор банкуд ер нь бол яаж ажилдаг, за тэгээд дотоод гадаад түвшинд хэрхэн ажилладаг талаар бол маш сайн мэддэг хүмүүс байсан байгаа. За тэгээд тэд нар бас улс орны санхүүгийн салбарын нөлөө бүхий чухал хүмүүсийн хувийн мэдээлэлтэй байсан болохоор өндөр албан тушаалтнуудын дүрд бол амархан хувирахт нь ихээхэн тус болсон юм байна. Төлөвлөгөөний эхний алхам нь болохоор дэлхийн янз бүрийн арилжааны банкуд руу факс илгээсэн явдал байсан. За тэд бол албан ёсны тийм мэрэгжлийн хэв маягаар бичигдсэн загтлуудыг бол факсаар илгээж исэн. За тухайн загтлыг бол Турито Уильям гэдэг хүний нэрийн өмнөөс илгээсэн юм шиг харагдуулахаар болсон. За тэр хүн нь болохоор Нигерийн иргэний нисхийн санхүү төлөвлөлт төсвийн хэлтсийн захирал гэж танилцуулагдсан тийм хүн байсан байна. Энэ бол мэдээж маш чухал албан тушаал юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ бол ийм хүн бодит амьдрал дээр огт байгаагүй юм байна. Загтлын гол утга агуулга нь болохоор Нигерийн иргэний нисэх нийслэл Абужа хотод бол томоохон нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагч хайж ийн гэсэн тийм агуулгатай байсан байна. Абужа хотыг бол 1991 онд буюу яг тухайн ловер гарахаас 4 жилийн өмнө Нигерийн шинэ нийслэлээр нь зарласан байсан. За энэ нь болохоор ловрыг илүү үнэмшилтэй болгож чадчихсан. Учир нь бол нийслэлээ шинжилснээс хойш Нигерийн засгийн газар хотыг хөгжүүлэх, олон том төсөл хэрэгжүүлэх тал дээр үнэхээр тийм итвэх чармаалттай ажиллаж исэн юм байна. За тэгээд түрүүчийн нөгөө айгуу чухал гэдээсэн мэйлийг бол хэд хэдэн гадаад банкнд илгээсэн. За тухайн банк улс орноос хамааран загтлын агуулгыг бага зэрэг ингээд өөрчилж исэн байгаа. За жишээлх нь бол Бразилийн Noroeste банкнд очсон загтал тухайн банкны захиралд бол хаягдсан байсан. За тэр захирал нь болохоор Nelson Sakaguchi гэдэг нэртэй Япон гаралтай мөртлөө Бразилд амьдарч ажиллаж исэн хүн байсан. За Nelson Sakaguchi тухайн захиаг уншихад нь бол энэ нь Нигерийн иргэний нисгээс илгээгдсэн. За тэгээд санхүүгийн хэлтсийн захирлын гарын үсгтээ албан ёсны бичиг байсан байгаа. За тэгээд тэр бол энэ асуудлыг сонирхож эхлэх нь бол гарцаагүй. Учир нь гэх юм бол түүний ажилтдаг банк нь хөгжиж байгаа гадаад улс орнуудад хөрөнгө оруулах боломжийг ерөнхийдөө эрэлхийлдэг банк байсан. Тэгээд тухайн захиан болохоор Нигерийн засгийн газрын тийм дугаараас илгээгдсэн нь бол улам бүр итгэлийг төрүүлж исэн байгаа. Яг үнэндээ бол Эммануэль тэгээд түүний баг Нигерийн санхүүгийн салбарт холбоо сүлжээгээ ашиглаад засгийн газрын эзэмшлийн факс машиныг нь ашиглаж чадсан байгаа. Ингэснээр бол бүх зүйл илүү тийм бодит юм шиг хүмүүст бол
харагдчихсэн. За Бразилийн банкны захирал Сакагучи загталд итгээд тэгээд факсаар хариу илгээсэн. За тэр бол хөрөнгө оруулалтын боломжийг сонирхож байгаа гэдгээ илэрхийлээд дэлгэрэнгүй ярилцах хүсэлтэй байгаа гэдгийг мэдгдсэн. За эндээс бол Эммануэлийн дүр нь бол гарч ирнэ. Тэр бол Нигерийн төв банкны ерөнхийлөгчийн дүрд хувраад Сакагучи руу утсаар залгасан. За тэд бол илүү дэлгэрэнгүй ярилцаж асуудлыг гүнзгий хилцэж эхэлсэн. За утасны ярианы явцад Сакагучи бараг бүр илүү их итгэлтэй болоод за энэ хөрөнгө оруулалтанд оролцоход бэлэн болсон. За дараагийн алхам нь болохоор уулзалт товлох явдал байсан. За Сакагучи Эммануэлд хандаад Нигерт уулзах уу эсвэл та Бразилд хүрээдэх үү гэсэн тийм саналыг тавьсан. За тэгсэн чинь Эммануэль болохоор үгүй бид төслийг одоогоор нууц хിവэр байлгахыг хүсэж байгаа. За учир нь гэх юм бол энэ төсөл ойролцоогоор 4-5 жил эхлэхгүй барилгын ажлыг эхлэхээс өмнө бол нийтэд зарлахыг хүсэхгүй байна. Нигер болон Бразилаас илүү тийм хол газар өөр газар уулзвал ямар вэ гэж хэлсэн. За Сака болохоор хариуд нь би эх 7 хоногт Лондонд ажилдаа байгаа. Тэнд уулзалдах уу гэж асуусан байна. За тэгээ Эммануэль болохоор эндэн зөвшөөрөөд тэд бол 7 хоногийн дараа Лондонд уулзахаар тохиролцсон. За тэгээ тохиролцооны дагуу бол Эммануэль болон түүний багийнхан энэ уулзалтанд маш сайн бэлтгэх хэрэгтэй байсан. За хамгийн чухал нь гэх юм бол тэд нар бүгдээрээ өөр одоо тийм өндөр албан тушаалтны дүрт хувирсан байгаа. За Эммануэль бол одоо ярьсны дагуу Нигерийн төв банкны ерөнхийлөгч. За бас өөр нэг хүн нь болохоор төв банкны дэд ерөнхийлөгч. За 3 дахь хүн нь болохоор иргэний нисхийн захирал. Үлдсэн хоёр нь болохоор бусад одоо чухал албан тушаалтан. За тэгснэ тэр хоёрынх нь нэгнийх нь эхнэр нь ч гэсэн одоо багтцсан хамт явсан байгаа. За тэгээд тэд нар бол маш нарийн бэлтгэл ажил хийсэн. Нисэх онгоцны буудлын төлөвлөгөө, газрын байршил, барих гэж байгаа талбай гэд бүх зүйлийг зохиомлоор бэлтчихсэн байсан. За ингээд баг бүрэлдэхүүнээрээ Лондон руу нисээд тансаг 5 оттой зочид буудалд байрлсан. Сакагучи нисэх онгоцны буудалд ирсэн чинь тэд нар лимузин явуулаад одоо тосуулсан байгаа. За тэгээд зочид буудлын хамгийн шилдэг люкс өрөөг нь бас одоо Сакагучид захиалж гисэн. За уулзалтын үеэр тэд бол мэдээж өөрсдийгөө нөгөө дөрд хувирсан тэр одоо байдлаараа танилцуулсан. За ингээд Сакагучи бол бүх зүйлд нь итгэжсэн байгаа. Тухайн үед бол интернет дөнгөж хөгжиж эхэлжсэн. За тэгээ Google хайлтын систем гэж бол байгаагүй. Тийм болохоор Сакагучи Нигерийн төв банкны ерөнхийлөгчийн зургийг хайж хэн болохыг нь баталгаажуулах одоо ямар ч боломжгүй байсан. За энэ дээр нэмээд бол Эммануэль маш бодтой юм шиг харагдах хуурамч бичиг баримтууд тэгээд Нигерийн ерөнхийлөгч ерөнхий сайттай хамт ахуулсан зураг хүртэл бэлдсэн байсан нь худлаа зүйлийг нь бол улам бүр үнэшилтэй болгож чадчихсан. За тэр бол нисэх онгоцны буудлын анхны төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, газрын байршлын талаар танилцуулсан. За тэр нь бол мэдээж бүгдээрээ бүр шал худлаа зүйл байсан. За тэгээ уулзалтын үеэр Эммануэль болохоор бид төслийг нууц байлгахыг хүсэж байна. Барилгын ажил 4-5 жилийн дараа эхэлнэ гэж хэлсэн. Тэгээ Сакагучи хариуд нь болохоор та бүхэн хизээ эхлэхээр шийднэ. Тэр үед бид бол мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн байна. За тэгсэн чинь Эммануэль бараг яриаг нь таслаад үгүй бид барилгын үе хүртэл хүлээж болохгүй. Одоогоор бидэнд зөвхөн төлөвлөгөө байна. Компаниуд хөлсөөлж багаж хэрэгсэл материал бэлтгэж эхлэх ёстой. Тийм болохоор мөнгө одооноос орж ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. За ингээ энэ үед бол мэдээж Сакагучи баг зэрэг эргэлзэж эхэлнэ. Түүнд бол Эммануэлийн ярианд с жигтэй зүйл байгаа гэдэг нь бол баг зэрэг мэдрэгдэж эхэлсэн. За тэгээ Эммануэль бол ер нь баг ингээд дарамтлж байгаа айтай. Хэрвээ та энэ төсөлд тийм их итгэлгүй байгаа бол ер нь асуудалгүй. Бидэнтэй уулзаж энэхүү боломжийг хилцхийг хүссэн олон хөрөнгө оруулагчид байгаа. Та л ер нь хамгийн анх хариу өгөөд хамгийн их одоо сонирхож байсан хүн байсан. За бас бид нар танд өмнө нь хэлсэнчлэн гэрээг амжилттай болох юм бол 10 сая долларыг одоо танд өгнө гэж хэлсэн байгаа. Хэрвээ танд тохиромжгүй санагдах юм бол бид өөр хөрөнгө оруулагч хайж болно гэдгийгсэн. Тэгсэн чинь нөгөө Сака болохоор ийм том боломж дээрэс нь ингээд 10 сая долларыг одоо өөрт нь өгнө гэдгийг бол алтхаас айж исэн. За тэгээд би зөвшөөрлөж гисэн банкны удирдлага энийг бол хүлээж авахгүй байхаа гэж хэлсэн чинь Эммануэль болохоор энэ асуудлыг та өөрөө шийдэх ёстой. Хэрвээ танай банк бэлэн биш байгаа бол өөр хүн хүлээж байгаа гэж хэлсэн. За тэгэхээр Сака болохоор сүүлдээ ингээд сандарч эхлээд за үгүй надад юу нэг итгэж болно. Бид ингээд түншүүд боолъё. Би бүх зүйлийг зохицуулъя гэж хэлсэн. За ингэж одоо энэ Сакагучи гэдэг хүн бол орхинд нь орж ирсэн байгаа. За тэр мөчөөс эхлээд Эммануэль Сакагучиг бүрэн одоо орхиндоо орсон гэдгийг ч гэсэн ойлгосон. За амлсан 10 сая доллар бол түүнийг энэхүү одоо хөдөлгөж эхэлсэн юм байна. За Сакагучи өөрийгөө Нигерийн өндөр албан тушаалтнууд
Мастай одоо ярьж ийн гэдэгтээ итгэсэн хിവэр байсан. За Лондонд тэдний хооронд хийгдсэн тохиролцоо нь болохоор банкнаас ойролцоогоор 242 сая $200 хөрөнгө оруулна гэсэн гэрээ одоо байсан байгаа. За бид бол 1995 оны тухай ярьж байгаа. За тэгээ өнөөдрийн ханшаар энэ мөнгө бол ойролцоогоор 413 сая $400-тай тэнцэх бол асар их хэмжээний мөнгөнд дүн байсан. За Лондонд хуулзалт дуусахаас өмнө Эммануэль Сакагучиг ятгаад энэ хөрөнгө оруулалтанд үнэхээр оролцох хүсэлтэй гэдгээ баталгаажуулах барьцаа болгож 3 сая $8 шилжүүлэхийг зөвшөөрүүлж болж чадсан. За Сакагучи бол мэдээж энээс дарамтыг мэдэрч эхэлсэн. Боломжийг алдахгүй байхын тулд тэр ихний төлбөрийг бол хийхээс өөр аргагүй болсон юм байна. За Сакагучиг бол сэтгэл зүйн аргаар дөнгөж чадсан. За энэ бол мэрэгжлийн лоерчдын одоо хамгийн чухал чадвар гэгддэг юм байна. Эммануэль Лондонгоос явхаас өмнө Сакагучиг бол 3 сая $8 барьцаа заавал төлөхийг шаардсан. За ингэснээр Сакагучи бол бүрэн Эммануэлийн гарт нь орж ирсэн. 1995-аас 1998 оны хооронд Сакагучи тасралтгүй саяар нь мөнгийг шилжүүлсээр байсан. Гэхдээ хамгийн аюултай бас хамгийн одоо итгэмээргүй зүйл нь юу байсан гэхээр Сакагучи болохоор энэ тухайга банкны удирдлагуудад огт хэлээгүй. Бүр цаашлаад удирдлага болон одоо банкны гол хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхгүй байх тодорхой арга хэмжээг бол авсан байгаа. За хамгийн чухал арга нь гэх юм бол нэг удаагийн шилжүүлэг нь 6 сая $8-оос хэтрэхгүй байх. За учир нь гэх юм бол 6 сая $8-оос дээш дүнг одоо гүйлгээг одоо шилжүүлэхэд бол төлөөллийн удирдах зөвлөлийн зөвшөөрөл одоо шаардлагатай гэдэг юм байна. За Сакагучи болохоор 6 саяас бага дүнтэй шилжүүлэхийг өөрөө дангаараа одоо дур мэдэж шийдэх эрхтэй байсан. За бас тэр мөнгийг нэг данс нэг улс руу биш өөр олон улсууд руу тарааж шилжүүлсэн юм байна. За жишээлх нь гэх юм бол Америк руу, Их Британи руу, Швейцар руу, Хонконг руу гэх мэт за шилжүүлсэн банкуд нь ч гэсэн өөр банкуд байсан. За мөнгө бол олон улс, олон банк дамжиж сүлжээгээр бол тархсан байгаа. За банкны удирдлагуудаас бүр хинч мөнгө нь хаашаа явж байгааг анзаараагүй. За учир нь гэх юм бол гадаад шилжүүлгийг хянах нь банкны захирлын үүрэг гэж тооцогддог байсан юм байна. Дугаартай хамтран ажилласан Take Fit Monster уургийн ундаа та бүхэн энэхүү эрүүлэр жингээ барих болон жин хасахад зориулагдсан хоол орлуулагч уургийн ундааг CEO-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Нэмэлт сахар агуулаагүй, салаатнаас ч бага калоритой өглөөний цайны оронд хэрэглэж болно. Дасгалын дараа булчин сэргэлтэнд бас өдөр хөнгөн уургаа нөхөхөд хэрэглэж болох юм байна. Хэнд зориулагдсан бэ гэхээр жингээ барьж байгаа, калори багатай хоол сонгож байгаа, үлсэхгүйгээр турах зорилготой мөн уураг дутагддаг бүх хүнд тохиромжтой. Үр дүнд нь та яах вэ гэхээр жин аажмаар буурч булчин хадгалагдана. Дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги тогтвортой болно. Take Fit Monster өдөрт авах ёстой биеийн хэрэгцээ дургийг танд бүрэн өгч чадна. CEO-гийн бүх салбараас. За ингэж хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. За энэ үеэр Нигерд юу болж исэн гэхээр Эммануэль болон түүний баг Нигерд бол 17 өөр банк ашиглаад мөнгийг хойлж тарааж сэжиг төрүүлэхгүй байдлаар шилжүүлж исэн. За ингэж Сакагучи одоо 3 жилийн хугацаанд бол нийт 242 сая $8 Эммануэль болон түүний багт нь шилжүүлжээ. Энэ хугацаанд Эммануэль хуурамч бичиг баримт, зураг, гэрээ, төслийн явцын тайланг зэрэг одоо ийм материалуудыг бол илгээгээд нисэх буудлын ажил үргэлжилж байна гэж итгүүлсээр байсан байгаа. За тэгээ мөнгөөр нь юу хийсэн бэ гэхээр Эммануэль болон түүний баг нь бол бүгд банкны салбарын хүмүүс байсан. Тэд нар болохоор мөнгийг ингээл одоо зарцаагаа зөв зүгээр байлгаагүй. Нэгээрд үлхүдлэх хөрөнгийг худалдаж авсан. Дэлхийн янз бүрийн бүс нутагт хөрөнгө оруулалт хийсэн. За бас хэд хэдэн компани хувьцааг худалдаж авсан. Бүх зүйл бол нууц хിവэр одоо үлдэгдэжсэн. Хэрвээ гинтийн зүйл болоогүй байх юм бол энэ хэрэг удаан хугацаанд илэрхгүйч байж магадгүй байсан. За тэгээд яаж илчлэгдсэн талаар одоо та бүхэнд ярьж өгье. За нэг гинтийн гэмээр үйл явдал болсон. Тэр нь болохоор Испаний хамгийн том банк болох Сантандер гэдэг банк Нороэсте банкыг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн одоо явдал байсан. За Нороэсте гэдэг нь болохоор нөгөө Сакагучигийн ажиллаж исэн банк гэсэн үг шүү дээ. За тэд бол Нороэсте банкнд санал тавиад за тэгээ Бразилийн банк бол эхний ээлжинд бол хүлээн зөвшөөрсөн. За гэхдээ ийм хэмжээний худалдан авалт бол мэдээж асар том процесс болно гэсэн үг. Банкны бүх мөнгө одоо бичиг баримт, санхүүгийн одоо байдлыг бол нэрвчилж шалгаж
үнэлэх ёстой. За ингээд Испани болон Бразилийн банкны төлөөллөөс бүрдсэн хамтарсан комисс байгуулагдаад банкны үнэлгээг хийж эхэлсэн. За ингэж явах шалгалтын явцдаа бол тэд нөгөө нэг эвгүй гэмээр зүйлийг илрүүлж чадсан. За Noroeste банк бол нийт хөрөнгийн бараг 3/1 хэсэг нь алга болсон гэдгийг бол олж мэдсэн байгаа. За энэ бол мэдээж хэдэн зуун сая $1 гэсэн үг. За ингээд Сакагучиг бол дуудсан байгаа. Банкны захирал Нельсон Сакагучи тузын өмнө дуудагдаад тэгээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу болсныг тайлбарлах шаардлагатай болсон. За тэгээд эцэст нь бол бүх зүйлийг нуулахгүй ярахаас өөр аргагүй болсон байна. Тэд бол Нигерийн засгийн газартай Абужа хотод нисхонгосны буудал барих асар том хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. За бас тузын гишүүдтэй мэдэгдэлгүйгээр 3 жилийн хугацаанд $242 сая шилжүүлсэн гэдгээ бас хэлсэн. За гэхдээ банкны удирдлага сонссон зүйлдээ бол ерөөсөө итгэж чадаагүй. Ингээд 14 жилийн турш маш үнэхээр ажилласан, удирдсан хүн гинэт ийм том шийдвэрийг тэдэнд огт хэлэхгүй бас маш тийм сэжигтэй байдлаар үйлцэн явдлал байсан. За энэ бол түүхэнд хамгийн том банкны лөөврийн нэг болохыг удахгүй тэд нар мэдэж авцгаанаа. За банкны мөнгийг хэд хэдэн улс хэд хэдэн банк дамжуулж шилжүүлсэн маш тийм нарийн төвөгтэй сүлжээг бол мөрдөн шалгахын тулд урт хугацааны ажлын дараа тусгай мөрдөн шалгах хороо байгуулагдсан. За мөнгөний урсгалыг олон улс олон банкар дамжуулаад мөрдсөөр эцэст нь бол бүх мөр Нигер улс руу зааж исэн. За гэхдээ гол асуудал нь Нигерт бол санхүүгийн бодит тийм хатуу хяналтын тогтолцоо тухайн үед бол байгаагүй байсан. Мөрдөн шалгах хороо Нигерт мөнгийг хүлээн авсан хүмүүсийн жинхэнэ хэн болохыг тогтоож чадаагүй юм билээ. За хэрэг бол удаан хугацаанд гацалтанд орсон ч гэсэн барууны банкуудын ялангуяа Швейцарын банкуудын дарамт шахалтын улмаас Нигерийн банкуд аргагүй байдалд хүрсэн. Шалгалтын дараа мөнгө дамжсан хэд хэдэн дансыг зарцаагаад тэгээд Нигерийн банкудаас тухайн дансны жинхэнэ эзэмшигч хэн болохыг илчлэгийг шаардаж эхэлсэн. Хэрвээ хамтран ажиллахгүй авах юм бол Нигерийн банкуудын Швейцар болон бусад улс орон дахь дансуудыг нь хаана гэж дарамтлж анхааруулсан юм байна. Ингээд Нигерийн банкуд өөрсдийн дансыг хаалгахгүй авахын тулд хамтран ажиллахаар шийдсэн. За эцэст нь бол Эммануэль болон түүний багийн хэн болохыг нь тогтоож чадсан юм байна. Гэхдээ дахиад нэг том асуудал гарч ирсэн. За тухайн үед Нигерт бол санхүүгийн лөөврийн эсрэг тодорхой тийм хууль тогтоомж бараг байгаагүй. Тэгэхээр энэхүү хуулийн цорхойг Эммануэль бол маш сайн мэдчихэж хөдөлсөн нь тодорхой байгаа. За тэгээд Эммануэль болон түүний хамсаатнууд Нигерт бол эрх чөлөөтэй хിവэрэ байсан. Тэд бол барууны орнуудын баривчлах, шалгах шаардлагыг үл тоомсорлоод зарим албан тушаалтнуудад хахуул өгсөн байж магадгүй гэж үздэг. За тэгж байжгаад Бразилийн Noroeste банк, Испани Santander банкнд зарагдсан байгаа. За худалдан авалтын гэрээ хийгдсэн ч гэсэн бодит үнэлгээнээсээ бол хавьгүй бага үнээр зарагдсан юм байна. Сакагучиг болохоор Швейцар улсад санхүүгийн залилан мөнгө угаасан хэрэгээр шүүгээд за хэдэн жилийн 20 ялыг оноод исэн түүхтэй. За банкны эзэд хохирлоо зүгээр орхихыг хүсээгүй. Тэд олон улсын хуульчдыг хөлслөөд асар их лөөврөөс алдагдсан хөрөнгийнхөө ядаж нэг хэсгийг буцааж авахыг оролцсон. За гэхдээ ихэнх мөнгө хөрөнгө Нигерт байсан. За тэгээ Нигерийн засгийн газартай хамтрах бараг л боломжгүй байсан юм байна. Энэ байдал бол Нигерт шинэ ерөнхийлөгч Жон Овасанчо гэдэг хүн гарч ирэх хүртэл үргэлж ирсэн. За шинэ ерөнхийлөгч болон түүний засгийн газар бол Нигерт санхүүгийн лөөврийн хэрэгүүд эрс нэмэгдсэн гэдгийг ашгүй ингээд анзаарч эхэлсэн юм байна. Ингээд 2003-аас 2004 онд санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх комисс гэж хүртэл байгуулагдсан. Тухайн комисс болохоор Эммануэль болон түүний бүлэглэлийн хэргийг дахин нээж шалгаж эхэлсэн. За тэгээ мөрдөн шалгалтын хүрээнд бол 5 хүнийг баривчилсан. За гэхдээ тэд бол анх зургуулаа байсан. Тэгээд 6 дахь хүн нь бол мөрдөн шалгалтын үеэр автомашины ослолд ороод нас барчихсан юм байна. За олон хүн бол энэхүү ослыг яг тийм үнэхээр санаандгүй болсон осол биш, харин захиалгатай аллах байсан гэж сэжгэлдэг. За учир нь гэх юм бол Эммануэль тухайн нас барсан хүнийг ялаа хөнгөрүүлэхийн тулд бүх зүйлийг илчлэн бахаа гэж сэжиглээд тэгээд хүнээр алуулсан гэж үздэг юм байлаа. Гэхдээ энэ нь бол яг батлагдаагүй тийм таамаг юм байна. Эммануэль болон үлдсэн 4 хүнийг баривчлаад
Абужа хотод шүүх хурал нь эхэлсэн. За шүүх хурлын явцад бол Эммануэль олон хүнийг хахуулахыг оролдсон байдаг. За шүүгч хүртэл шүүх хурал дээр Эммануэльд албан тушаалтнууд болон шүүгчдийн бүрэлдэхүүнийг хахуулахыг оролдож байгаа гэдгийг анхааруулж хэлсэн байдаг. За тэгээ шүүгч хэн хахуул авсан, хэн аваагүй гэдгийг мэдэхгүй байсан болохоор байдал хяналтаас гарч байгаа гэдгийг ойлгоод хэргийг бол зогсоож Нигерийн хамгийн том хот болох Лагос руу энэ хэргийг шилжүүлэх шийдвэр гаргасан юм байна. За гэхдээ Лагост хэргэн шилжсэний дараа ч гэсэн Эммануэль бол хахуул өгөх оролдлогоо ерөөсөө зогсоогоогүй. Тэр бүр санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэр хилцээхийн дарагт хүртэл хахуул өгөхийг оролцсон ч гэсэн тухайн оролдлого нь бол амжилтгүй болсон. За энэний дараа түүний эсрэг хахуул өгөхийг завдсан гэсэн нэмэлт ял бас орж ирсэн. За гэхдээ Эммануэлийн оролдлогууд нь үргэлжилсэн хിവэр байсан. За шүүх хурлын дундуур гэнэт шүүх танхимд тесрэх бөмбөг байгаа. Хизээч дэлбэрч магадгүй гэсэн тийм анхааруулга хүртэл ирж исэн юм байна. За тэгээд тухайн танхимыг бол яаралтай нүүлгэн шилжүүлээд хурал нь бол хэдэн цагийн турш зогсон байдалд орсон. За тэгээ мэдээж тусгай хүчнийхэн ирж тухайн байрыг нь шалгаж дуусах хүртэл шүүх хурал хойшлогдсон. За гэхдээ шалгалтаар бол ямар ч тесрэх бөмбөг байгаагүй гэдгийг тогтоогдоод бөмбөг тесрэн энтер гэсэн занал хэл нь хуурамч байсан гэдг нь илэрсэн. За эцэст нь бол энэ оролдлогоос Эммануэльд ямар ч тийм үр ашиг гараагүй. За энэ бүхний ард ч гэсэн Эммануэль өөрөө байсан гэдэг нь бол батлагдаагүй юм байлаа. Гэхдээ сүүлд тогтоогдсон нэг зүйл нь юу гэхээр яг тесрэх бөмбөг байгаа гэсэн мэдээллийг өгөөд тэгээд өөрөө тийм зугтаж оргох төлөвлөгөө байсан ч гэсэн тэр нь ингээд бүтлгүүтчихсэн юм байна. За шүүх хурлын үеэр прокурорууд Эммануэльтэй тохиролцоо хийхийг оролцсон. За хэрвээ тэр бол хулгайлсан мөнгө буцааж өгөх юм бол ялыг ч хөнгөрүүлээ гэсэн тийм сандлыг тавьсан. За тэгсэн чинь Эммануэль болохоор бүр ингээд айгуу даварцсан заяа. Би 10 сая $10 буцааж өгч чаднаа гэж хэлсэн. За тэгсэн чинь прокурорууд үгүй ээ бид нар 80 саяас бага дүнг бол хүлээж авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Эммануэль болохоор 40 саяас илүүг би өгч чадахгүй надад байгаа бүх мөнгө нь энэ байна гэж хэлсэн. За тэгсэн чинь прокурорууд бол мэдээж анхааруулж хэлээд энэ бол чиний сүүлчийн боломж хэрвээ дор хаяж 80 сая $10 буцааж өгөхийг чи хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол ялыг чи хөнгөрүүлэх ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. За тэгээд энэ шүүх хурлын үеэр бол прокурорууд маш чухал гэрчээг авчирсан байгаа. За тэр бол Норояста банкны хуучин захирал асан нөгөө $242 сая шилжүүлдэг гол хариуцж исэн хүн болох Нельсон Сакагучи байсан. За Сакагучи бол шүүх танхимд маш тийм ичгэвтэрч гэх юм уу маш тийм санаа зовмор байдалтай орж ирсэн ба. Эммануэль бол түүнийг харсан даруйда хэрэг ингээд октоор тишээгээ иргсэн гэдгийг бол шууд ойлгосон. За Сакагучи бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд Эммануэль бол өөрийгөө Төв банкны ерөнхийлөгч гэж худлаа ярьсан. За $242 сая шилжүүлсэн. Хуурамч бичиг баримт, зураг, мессежүүд гэх зэрэг бүх зүйлийг бол нотлох баримт болгож гаргаж ирж шүүхэд бол үзүүлсэн байгаа. За энэний дараа бол Эммануэлийн эсрэг хэрэг улам бүр баталгаажсан гэж хэлж болно. За ингээд нөхцөл байдал бол чангарч эхэлсэн. Эммануэль бол яах аргагүй өмнөх санал руугаа буцаж $80 сая өгөө гэж хэлсэн байгаа. За гэхдээ прокурорууд бол мэдээж урдныхаасаа улам бүр хүчтэй юм нотлох баримттай болсон учраас дор хаяж $120 сая буцааж өг. Дээрээс нь нэмээд Нигерийн засгийн газарт 10 саяас дээш хэмжээний торгууль төлөх ёстой гэж мэдэгдсэн. За ингээд өөр сонголтгүй болсон Эммануэль бол зөвшөөрсөн байгаа. За ингээ эннийх нь хариуд түүнд бол 5 жил шоронд суух ял оноосон юм билээ. Гэхдээ тэр бол 5 жилээ бүтэн шоронд сууж идлээгүй. За 2 жил хүрэхгүй хугацаанд хоригдож байгаад тэгээд засгийн газрыг шүүхэд өгөөд тохиролцсон тэр 120 саяасаа илүү их хөрөнгийг надаас хурааж авсан гэж маргаалтжсэн байгаа. За тэгээд тэр маргаан дээрээ болохоор шүүхтэр ялаад ойролцоогоор $50 сая хөрөнгөө буцааж авч чадсан юм байна. За ингээд энэ ялалтанд магадгүй хэдэн сая $10 хүрэх хахуул өгсөн байж магадгүй гэж үздэм билээ. За ингээд эннийхээ дараа бол Эммануэль Ноди гэдэг хүн олон жилийн турш эрх чөлөөтэй амьдарсан. За тэр бол тансаг орд харштай тансаг амьдралаа үргэлжлүүлсэн. За гэхдээ 2016 онд энэ хүн бол дахиад баригдсан юм байна. За гэхдээ энэ удаад болохоор лойер биш харин хүн амны гэмт хэрэгтэй холбоотой хэрэгээр баригдсан билээ. За тэр бол нэг бүс нутагт газрын маргаанд оролцоод ойролцоогоор бол 200 тийм дагалдагчаа тухайн газар болон эзэмшигчд рүү дайруулахаар явуулсан байна. Тэгээ тэрнийх нь улмаас нэг хамгаалагч амиа алдаад хид хідэн цагдаа нар бол хүнд шархагдсан юм байна. Ингээд 2016 онд
Эммануэль хүн амны гэмт хэрэг үйлдэх хувилдаанд оролцсон гэх хэрэгээр бол баривчлагдсан. Гэхдээ түүний өнгөрсөн түүхийг харах юм бол урт хугацааны ял идэх магадлал одоо бага юм шиг та нартай санагдаж байгаа бах. Энэ хүн бол хахуул өгөөд гаршсан хүн гэдгээр бол алдартай байсан. За тэгээ энэ хэрэгээсээ бол тэгж ял энтер ерөөсөө авалгүй. За өнөөдөр тэр бол тансаг орд харштай өөрийн хүмүүсийнхээ дунд тав тухтай амьдарч байгаа гэсэн тийм мэдээлэл бол байсан. За тэгэхээр ийм нэг лойврын хэрэг одоогоос 31 жилийн өмнө гарч ирсэн юм байна. За ер нь бол ингээд энэ Эммануэль гэдэг хүнээс гадна Сакагучи гэдэг хүн ч гэсэн шунлаасаа болж ийм том хэмжээний лойвр бодтоор биелэлээ олсон гэж бол харагдсан. За Сакагучи бол өөрөөсөө мөнгө гаргаад өгсөн биш. Маш олон хүмүүсийн одоо хөрөнгө оруулагчдын за бас төлөөлөл удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр бол ингээд дор мэдэн энэ лойврыг одоо бүрэлдүүлэхэд өөр гүйцэтгсэн хүн гэд ойлгочих бас болно. За тухайн үед бол Нигер улс ийм төрлийн санхүүгийн лойврыг шийдэх хуулийн зохицуулалт байхгүй байсан учраас бас дээрэс нь нэмээд авилга хэл хавхуулт идэгдсэн улсад хууль хүн бүхэнд эрхтэгш үйлчилдэггүй гэдэг жишээг бас харуулсан юм шиг ийм нэг одоо хэрэг байна. За ингээд дугаараа энэ хүргээд өндөрлөе. Дугаарыг маань спонсор TechFit Monster уургийн ундаа байлаа. Та бүхэн CEO-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. За ингээд энэ хагасан өдөр та бүхэнд Чилийн гүний уурхаад гацсан 33 уурхаачдын талаарх сонирхолтой дугаарыг хүргэх болно. Тэгэхээр удахгүй эргээд уулзъя. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster